За найзуудаа веб хуудас дах зургийн өнгөний онцлог гэсэн хэсгийг үзье. За веб хуудас дээр зургийг тавихад өнгө ямар онцлогтойгоор хадгалагдах вэ гэсэн ойлголт чухал байдаг. Бид хуучин арга барилаар буюу вебд зориулж зургийн файлыг яаж хадгалалт хийх тухай энэ хэсгээр үзэж ойлгох болно. За дасгалын 15 дугаар хавцнаас Marked as Copyright гэсэн Photoshop өргөтгөлтэй файлыг нээж байна. За энэ зургийг олон нийтийн сүлжээ буюу social networkт жишээлбэл Facebook дээр тавья гэж үзвэл бид нар урьдчилаад JPEG өргөтгөлөөр хадгалах нь зүйтэй. За ингийн тулд бид нар файл системээс save as командыг сонгож ажилуулна. За файлын форматыг бид нар JPEG гэж сонгоно. За энд warning буюу анхааруулга гэсэн товч гарч ирж байна. Товшоод харвал документийн бүх давхаргууд хадгалагдахгүй тул copy буюу хуулбар байдлаар хадгалахыг энд зөвлөсөн байна. Save options хэсгээс as a copy гэсэн төвчүүлэг итгэцнийг шалгаарай. Энд өнгөний профайл мөрөнд Adobe RGB гэсэн өнгөний модель байж байна. За бид social network буюу олон нийтийн сүлжээнд тавих учраас энэ итгэвчүүлэг хэрэггүй. Энэ итгэвчүүлгийг авна. За order гэсэн мөрөнд thumbnail буюу жижигрүүлсэн хүрэг гэсэн сонголт төвснийг бас шалгана. За ингээд бид нар хадгалах JPEG өргөтгөлтэй файлынхаа нэрийг drop sRGB image гэсэн нэр өгч хадгалж байна. Save товч дээр тавшихад JPEG тохируулгын нэмэлт цонх гарч ирж байна. Энд бид JPEG файлын хэмжээг тохируулах боломжтой. За ер нь вебд зургийн файл аль болохоор бага хэмжээтэй байх ёстой. За quality буюу чанар нь maximum гэсэн утга дээр буюу 12 дээр байхад файлын хэмжээ 6.3 мегабайт болж байна. За 0 дээр тавиад үзье. 454 килобайт болсон байна. За зураг том оруулж харъя. За энэ зургийг хадгаллаа. За найзуудаа Photoshop програм дээр сая хадгалсан JPEG өргөтгөлтэй файлаа дуудаж нээж байна. За томруулж харъя. Улаан тэр жижиг хөлөг онгоцны хитгэн хэсгийг томруулад Marked as Copyright гэсэн зурагтайгаа харьцуулж үзэж байна. Энд дөрвөлжин зургийн элементүүд буюу пикслүүд нүдэнд харагдахаар мэдрэгдэж байна. Жижигрүүлээд харьцуулж харахад бас өнгөний асуудал энд байна. Энд завны ойролцоох усны өнгөнд нөгөө зургаас мэдрэгдэм ялгаа гарч ирсэн байна. За бид edit хийснээс color settings гэсэн командыг дуудъя. Эндээс бид веб зориулсан өнгөний модельийг сонгох боломжтой. North America General Purpose 2 гэсэн модельийг сонгоно. RGB гэсэн мөрөнд sRGB IEC 61966 ширээ 2 цэг 1 гэсэн стандартыг сонголоо. За ингээд октавчиг тавшлаа. Харьцуулж үзье. Өнгөн сайн засагдаагүй байна. За найзуудаа өөр нэг аргыг үзье. За үүнийг хуучин арга барилаар вебд зориулж зургийн файлыг хадгалах гэж ярьдаг. Хоёр зургийн файлын тав дээр copyright гэсэн тэмдэгт байгааг та нар харж байгаа бах. Энэ нь зохиогчийн эрхийг мэдээлэлтэй хамт хадгалах хэрэгтэй гэсэн.
За ингийн тулд файл хийснээс бид нар export мөрний save for web хаалтан дотор legacy гэсэн командыг ажиллуулнаа. Энэ зураг маань оптимизац буюу оновчтой байдлаар боловсруулагдсан байдлаар гарч ирсэн байна. Optimized гэдэг нь compressed буюу шахагдсан гэсэн ойлголттой ижил төсөөтэй юм. Баруун дээд хэсэгт файлын формат нь JPEG форматаар авагдсан байна. Дараагийн төлөв quality буюу зургийн чанарыг харуулсан төлөв байна. За progressive гэсэн идэвхжүүлгийг хэвээр нь орхино. Optimized гэсэн идэвхжүүлгийг идэвхжсэнийг шалгаад embed color profile гэсэн идэвхжүүлгийг авна. За convert to sRGB-г идэвхжсэнийг шалгаад metadata төлөвт copyright and contact info-г сонгоно. За зургаа хөтлөн улаан жижиг онгоцны хэсэгт авъяачин To App гэсэн таб дээр товшоод өмнө зургийн өнгө sRGB руу хоригсны дараах зургийн өнгөтэй харьцуулж үзэж болж байна. За энд ялгаа нь харагдаж байгаа авах гэж бодож байна. За одоо JPEG зургийнхаа файлын хэмжээг харахад 342 мега болсон байна. За их байна. Веб хуудсанд энэ хэмжээ их байна. Image size-ыг харуул том хэмжээтэй зураг байж байна. Вебд ихэвчлэн 960 пиксел өргөнтэй зураг тавигддаг. За ийм учраас W гэсэн мөрөнд 960 пиксел гэж оруулж өгье. Пропорционалаар масштаб нь өөрчлөгдөж байгаагаа өндөр нь H нь 642 пиксел болсон байна. За файлынхаа хэмжээг харъя. Файлын хэмжээг харуул 358 кБ болсон байна. Optimized гэсэн таб дээр товчлоо файлын хэмжээг 100 кБ-аас доош байлгамаар байна. Ингийн тулд quality буюу чанарыг medium дээр тавихад 110 KB болсон байна. Килобайт болсон байна. Quality мөрөнд 24 гэж ахиад оруулж өгье. Нэг нэгээр нь багасгаад 100-аас доош оруулъя. 99 кБ дээр болонгууд нь quality мөрийг харахад 24 гэсэн утга байна. За боллоо гэж үзвэл save тавчийг төвшөөд colorful доогуур зурвастай sRGB доогуур зурвастай image гэсэн нэр өгөөд хадгалж байна. За би ягаад доогуур зурвастай тэмдэгтийг оруулж байгааг бол өмнө энэ дасгалын файланд энэ нэрээр хадгалагдсан файлын нэр байгаа учраас арай өөр нэр өгч байна. Photoshop-оос энэ сая хадгалсан файлаа дуудъя. Нээсэн зургуудаа хооронд нь харьцуулж үзэж байна. За найзуудаа ийм байдлаар хуучин арга барилаар буюу хуучин технологиор зургийн файлыг веб хуудсанд зориулж хэрхэн хадгалж болохыг энэ хэсгээр үзлээ.